Extra нэвтрүүлэг нь анхны туршилт, анхны уулзалтаар дамжуулан шинэ мэдлэг мэдээлэл, танин мэдхүйг олгодог entertainment хөтөлбөр юм. Тэд өмнө нь хийж үзээгүй зүйлсийг туршиж, сонирхолтой хүмүүстэй уулзан ертөнцийг өөрийнхөөрөө нээж, гайхшиж бас суралцсан. Бүх зүйл анхных байж болохч хамгийн чухал нь шин содон сонирхолтой, хөгжилтэй, мартагдшгүй байх болно. За сайн уу? Сайн. Намайг Анудар гэдэг. Миний хүүгийн нэр хэм бэлээ? Амира. Намайг ирэхэд ингэдэг. Би тулаа эмчүү за Анудар. За. Шүдний эмчид очих дуртай юу? Дуртай. За яагаад очих дуртай? Ягаад гэхээр шүдний эмч бидний шүдийг эмчилдэг. За миний хүүгийн шүд нуусан уу? Унсан. Ноход өгч 2 шүдэ. Миний шүд унаад тэгээ би шүдний дага миний шүдийг аваад надад 20,000 өгсөн. Шүдний даг нь ямар хөө юм бэ? Жохон жижигхэн. Ингээд намайг мэдээгүй ахад ингээд дэрийн жоохон онгойлгож байгаа тэр шүдийг авч байгаа. Тэгээ надад тэрэн дор мөнгө өгөхгүй хажууд нь мөнгө өгсөн. Дахиад унах. Миний зөндөө олон шүд унаад би зөндөө олон баян болно. Шүдээс авгаагвал шүднүүд нь хурдан ундаг байхгүй юу? За тэгэхээр минийхөө шүдээс авгаа шүү за. Би эхлээ шүдээ унахаас өмнө шүдний уцаар ингээд ингэж байгаа. Тэгээ манай ингэж байгаа. Тэгээд өвдөхгүйгээр ингээд авцсан. Тийм болох шүү дээ. Тэг хамгийн нэг санжандаа шүдэг зүгээр ингээд аав навцал юм байл да. Тийм. Миний хүүгийн шүд яагаад солигддаг юм мэдхүү? Мэдхгүй. Жижигхэн шүдэж байгаа дараа нь том шүд гарч ирсэн үү? Гарч ирсэн. Одоо миний хүүгийн гарсан энэ том шүд шүү дээ тий? Тий. Насан туршийн шүд гэсэн үг. Хизээж дахиад солигдохгүй. Хүн биш өөр амьтнуудын шүднүүд ундаггүй. Хөхтөн амьтан ундаг. Тийм. Хөхтөн амьтан маань болохоор бас яг хүн шиг адилхан 2 удаа шүтэлдэг гэсэн үг байхгүй юу? Хөхтөн амьтан гэж мэдэх үү миний хүн? Мэдхгүй. Тэг сүгээр хаалдаг амьтан байхгүй юу? Шүдээ уваахгүй байхад миний өв бид өвдөх. Шүдээ уваахгүй байх юм бол өөр биеийн өвдөн. Шүдэн ингээд цаарцсан хоргоцсон хүүхдүүд байгаа шүү дээ тий. Тэр хүүхдүүд илүү намхан бусад хүүхдүүдээс. Тэгээ илүү ханиад өрх нь их. Бас яг хэвийн жингээ барьж чаддгүй. Чихэр идээд шүдээ агуулгах шүдээ хорхоодгүй юм. Ус шүү дээ тий. Усыг ус амандаа балгаад амаа ингээд зайлаад тэгээд залгичиж болно. Тэгэх юм бол чиний шүдэг гэмтэх ба цааруулах эрсдэл нь арай багасдаг байхгүй юу? Одоо чамд 10 чихэр байлаа гэж бодно шүү дээ тий. Чи тэрийг яаж идэх вэ? Гарандаа жоохон нэг базаад аваад идэнэ. Шүдийг хамгаалахын тулд яах ёстой вэ гэхээр чамд 10 чихэр байлаа гэх юм бол чи яг 1 цаг хугацаанд нь хүссэн хэмжээгээр зөндөө их чихэр идэж болно. За гэхдээ чихрээ идэж дуусны дараа чи заавал гой шүдээ угаах юм уу? Миний түрүүний хэлснээр усаар зайлна гэж хэлсэн шүү дээ тий? Тэгэх ёстой шүү заа юу? За шүдний аагаар угаахгүй шүдээ усаар зайлж болох юм уу? Ер нь бол болно. Тэгтээ өглөө, өдөр, орой болол заавал шүдний саажтай, шүдний оото шүдээ угаана. Би том шүдтэй болохоор ямар хоол идэх ёстой вэ? Одоо нөгөө хүүхдүүд маань жоохон хатуу юм идэх хэрэгтэй байхгүй юу? Чи биднес чинь бидэн тий? Тийм тэрнтэй адилхан энд ч ихсэн булчин ингээ хөгжиж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр энэндээ сайн хатуу юм зажилж идэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь ааруу сайн идэх. За. Ааруу идэхдээ сахаргүй, гурилгүй ааруу идэх шүү за. Энэ завсар байна уу? Байна. Завсарлаа ингээ хоол орчдгоо. Орчдөг. Тэрийг хэн гаргах вэ? Эмчнүүд. Эмчнэр л гаргах уу? Тэгэхээр нөгөө нэг шүдний утас гэж байдаг штэ. Тий. За сэлэм шиг хэлбэртэйч байдаг. Ийм урт юм ойдог юм шиг бас байдаг штэ тий. Тэрийг ингээд хэрэглэн шүү заа юу. Хамтран ажиллагч Ident шүдний сайз. За гурлаа одоо шүдээ яаж байгаа гэдгийг харагдав уу? Тэгье. За ихэд яаж байгаа юм бэ? Эхлээд би сайн ингэж байгаа. Тэгээд би ингэж байгаа. Энийг ингээд сайн байна. Одоо хилээ угааж гинөө. Яста мандаг. Чи ангийнхаа хүүхдүүдэд бүгдэн зааж өгөөрэй заа. За. Гэтэ манай ангийн хүүхдүүд ингэ сайжгүй аагүй ш.
За, манай охин яаж угаадаг гэлээ? Би эхлээд энэ нөгөө шүднийхээ хойд талын угаадаг. Шүдүүгийнх нь маш сайн анзаарч орж байна те. Зөв аваач юм. Болчлоо. Болцсон уу? Угаацсан уу? За. Амила миний охины бүх шүднийхэн гадаргуунуудыг ингээд бүх талаас нь угааж байгаа нь маш сайн байна шүү. За. Нэг шүднээрээ доор хаяж 2-3 удаа. Доотлын шүдэг болохоор доороос нь дээшээ. Тэгээд гадаргууг. За, дотор талыг нь болохоор доороос дээрээс нь доош. Яг нэг хөдөлгөөнөө ингэж дагаж цэвэрлэе шүү. За. Эсвэл бүр энэ хэцүү байх юм бол эргүүл хөдөлгөөнөл бас байж болно. За, ийм хоёр мундаг хүүхэд маань өнөөдөр эмчтэйгээ ярилцсанд баярлалаа. За. Тийм, тэгээд Монголд ингээ шүдний сааж үйлдвэрлэдэг болсон шүү. За. Тийм, тэгэхээр Монголдаа хийсэн ийм шүдний сааж Ident гэдэг шүдний саажны бэлэг өгж байгаа шүү. За юу. За. Баярлалаа туулаа эмчээ. Баярлалаа.